Одоогоос 10 жилийн өмнө 2016 оны 3 дугаар сарын 1 орой Францын Лионель гэдэг хотод хоёр найз буудан дээрээ сууж байж. Тэд зурагтаар жинхэнэ бодит гэмт хэргийн тухай нэвтрүүлэг үзэж байсан юм байна. Тухайн ангинд болохоор сургаггүй алга болсон хүний тухай байсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэр хэрэг нь тэдний амьдарч байгаа газраас ердөө хэдэн километрийн зайд болсон байж. Тэд тайван эхлээд үзээд сууж байтал гинэт нэг нь босоод өрөөнд дотор холхиж эхэлсэн байна. Тэр найз нь амандаа юм бувтнаад тайван биш байгаа юм шиг харагдсан. Ингээд буудан дээр сууж байсан нөгөө найз нь гайхаад юу болоод байгааг асуухад тэрний хариулт нь огт хүлээгээгүй зүйл болж таарсан. Та ийм төрлийн true crime жинхэнэ гэмт хэргийн түүхүүдэд дуртай бол бичлэгээ үзэхээс өмнө дээдлийн мэд сувгийг дагаарай. Би 7 хоногт хэд хэдэн удаа иймэрхүү нууцлаг, эргэлттэй, сонин гэд олон төрлийн түүхүүдийг бэлтгэн хүргэдэг. Тэгэхээр хамтдаа одоо өнөөдрийн түүхээ эхлэе. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойшоо 4 цаг 30 минутын үед Францын өмнөд хэсэгт байрладаг нэг эмнэлгээс 49 настай Патрик гэдэг эрэгтэй яаран гарч ирсэн. Тэр өдөр цагаан өнгийн захтай цамц өмсчихсөн гарч ирээд яаран цамцныхаа захыг товчлоод цогсоол дээр харагдаж байсан скутер рүү очиж суусан. Цаг руугаа нэг хялам хийгээд хөдөлгөөрөө асаагаад урсгал дундуур хурдтай давхиж эхэлсэн байдаг. Зам дээр машинуудын чигнаал, хөл хөдөлгөөн их байсан ч тэр түүнийг огт тоохгүй яаран явж байгаа нь харагдсан. Учир нь тэр энэ өдөр нэг бүсгүйтэй болцохоор төлөвлөсөн байж. Энэ нь зүгээр ч нэг болцоо бол биш. Тэр өдөр Патрикийн амьдралд маш чухал хоёр үйл явдал зэрэг болохоор давхцсан байсан. Эхлээд тэр эмэгтэй хүнтэй уулзаж болцох төлөвлөгөөтэй, дараа нь өөрийнхөө төрсөн охины бүжгийн тоглолтыг очиж үзэх хуваартай байсан юм байна. Ийм ч учраас тэр яаран энэ хоёр үйл явдлаа амжуулах гэж явж байсан нь энэ. Түүний хувьд иймэрхүү үйл явдал ойр ойрхон болоод байдаггүй. Патрикийн амьдрал сүүлийн жилүүдэд нэлээд дороотчихсон амар байгаагүй. 8 жилийн өмнөөс л эхлээд Патри амьдралынхаа хамгийн ёроолтой хүрсэн гэж хэлж болно. Арх хэтрүүлэн уудаг болсон мөрийтэй тоглоомд донтчихсон. Бүр нэг удаа нэлээд согтуу байхдаа эхнэртэй гар хүрсэн. Энэ явдлын дараа эхнэр нь түүнээс салах өргөдлөө өгөөд охин Албаматайгаа хамт амьдрах эрхээч алдчихсан юм байна. Тухайн үед охин нь 12 настай байсан. Үүнээс хойшоо Патрикийн амьдрал улмал доошоогоо уруудсан. Тэр настай ээжтэйгээ хамт амьдрах болсон байдаг. Энэ үед архины хэрэглээнд бүр дортчихсон. Мөрийтэй тоглохооч зогсоогоогүй. Эцэст нь тэр нэг эмнэлэгт жижүүрийн ажил олоод олсон мөнгөөрөө мөрийтэй тоглосоор л байсан. Ер нь бол нилээн лойчсон амьдралтай эр болчихсон. Дараа нь тэр нэг ажлынхаа гэр бүлтэй эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн юм байна. Харин эмэгтэй нөхөр нь тэр хоёрын уулзаж байгааг нь мэдхэд тэр эмэгтэй нь амиа хорлчихсон. Энэ гинтийн аимшигтай явдал Патрик гэдэг энэ эрэгтэй амьдрал гүн шарахыг үлдээгээд ер нь нэлээд травматай болоод тэр цагаас хойш хинтээж болзоонд явхаа болсон юм байна. Тэр өөрийгөө бараг л ганцаараа амьдрах хувь тавилантай юм байна да гэж бодоод явж байсан тэр үед энэ үйл явдал болж байгаагаас хэдхэн 7 хоногийн өмнө түүний утсанд нэг дуудлага ирсэн. Тэр хүн нь одоо уулзах гэж байгаа эмэгтэй нь болох Одри Ле гэгч. Энэ өдөр Патри болзоондоо бараг хоцрох гээд байсан болохоор ингээд яарад явж байсан юм байна. Магадгүй болзох цагтаа амжиж очихгүй бол Одри яваад өгчих үедээ гэхээс тэр түгшиж яарч байсан нь энэ. Тийм ч болохоор скутерийнхээ хурдыг нэмээд уулзууруудыг огцом даваад машинуудын дохиогч бүр тоохоо болоод галзуу юм шиг л болзоо руугаа яарч байсан. Одридо тэр анх удаа уулзах гэж байгаа юм бол биш. Тэр хоёр эртнээс танилуд байсан юм байна. Тэд Патрикийн салалтын дараахан танилцаад хэд хэдэн удаа болцсон ч дараа нь холбоогоо тасалсан. Одри бүсгүй хувьд Патригаас насаар нилээд залуухан бас нэлээд хөгжилтэй тийм эмэгтэй. Тэр хоёрын харилцаа яванда холцсны дараа нэг өдөр Одри Патри руу залгаад уулзах уу гэж асуухад Патрид Одри хөгжилтэй эмэгтэй санагддаг байсан болохоор уулзахаас татгалзаагүй.
Ингэжэл Одри Патрик хоёр болзоо төлөвлөж энэ өдөр уулзгаар болсон. Тэдний уулзгаар болсон газар нь болохоор Патрикийн ажлын ойролцоох нэгэн цэцэрлэгт хүрээлэн юм байна. Тэр газар нь далайн эрэгтэй, хадан цохиотой, хуучин агуйнуудтай гэд энэ хотынхоо маш үзэсгэлэнтэй, хамгийн романтик орчинтой, зугаалахад маш тохирсон газар. Гэхдээ Патрик бол Одритэй уулзах тийм ч их цаг байгаагүй. Учир нь тэр болзооны дараа охиныхоо бүжгийн тоглолт руу очих ёстой. Хэдийгээр богинохон уулзах цаг завтай байсан ч гэсэн уулзсны дараа ямар нэгэн оч үүсгэж юм бэлүү гэсэн бяцхан гордлого бол байсан. Ингээд Патрик уулзах газараа ирэхэд аз болоход Одри тэнд хүлээгээд зогсож байсан. Тэр скутерээ зогсоогоод утсаа суудлынхаа доор байрладаг хайрцагт хийж түгжээд Одри руу алхаж ойртож очсон. Одриг харахад баг зэргийн сандарсан ч юм шиг инээмсэглээд зогсож байсан нь уулзсандаа баяртай байгааг нь илтгэж байсан юм байна. Ингээд Патрик өөртөө итгэх мэдрэмж нь өссөн. Патрик Одри руу төхөж очоод гарнаас нь атгаад тэд хамтдаа цэцэрлэгт хүрээлэнгийн замаар алхаж эхэлсэн байгаа юм. Энэ өдрийн маргааш өглөө 8 цагийн үед далайн эргийн дагуу 16 км-ийн зайд Патрикийн ах Марк завин дээрээ загасны тороо татаад зогсож байж. Тэр үед утас нь дуугарсан байгаа. Тэдний ээж нь маш их санаад зовсон хоолоогоор Патрик хаана байгаа юм бэ гэж асуусан юм байна. Ах Маркийн хувьд бол ихэндээ гайхсан. Яагад гэхээр Патрик ээжтэйгээ хамт амьдардаг байсан болохоор ээж нь л түүнийг хаана байгааг нь мэдэж байх ёстой хүн байсан. Харин ээж нь уцаар тайлбарлахдаа Патрик гэртээ ирж хунсангүй утсаа авахгүй байна, ажилдаа ч очоогүй юм байна гэж хэлсэн. Хамгийн ихээр сэтгэл түгшээсэн зүйл нь бол тэр охиныхоо бүжгийн тоглолтод ч очоогүй болохыг нь мэдсэн. Охиныхоо тоглолтыг ч очиж үзээгүй гэдгийг сонсоод ах Маркийн санаа улам түгшиж эхэлсэн. Учир нь тэр Патрик охиндоо ямар их хайртай, тэр тоглолтыг ямар их хүлээж байсныг нь мэдэж байсан. Тэгээд дотроо ямар нэг муу зүйл болсон байх таа гэж бодож эхэлсэн. Тэр үед Марк ээжтэй би заавал түүнийг олноо, санаа зовох хэрэггүй, энэ учрыг би олно гэж амласан. Ингээд уцаа таслаад шууд Патрикийн найз нөхөд рүү залгаж эхэлсэн байдаг. Гэхдээ яриа болгоно л түүнийг улам түгшээхэд хүргэсэн. Яагаад гэхээр Патрик өчигдрөөс эхлээд хинч хараагүй, хинч холбоо бариагүй болж таарсан. Патрик ажлаа оройны 4 цагийн үед тараад гарсан гэж байсан ч хаашаа явснаа хинт ч хэлээгүй байсан нь бүр сэжигтэй болсон. Ингээд Маркийн хувьд дүүгээ хаана байгааг нь мэдэхгүй байсан болохоор ядаж эхлээд ажлын газар руу нь очиж шалгая гэж бодоод завиа зогсоол дээр ууж орхиод машина унаад ажлынхын зүг рүү хөдөлсөн юм байна. Патрикийн ажилдаг эмнэлэг нь хотын бизнесийн төв хэсэгт байрладаг байсан. Иргэн тойронд нь суваг, кафе, жуулчдын хөл хөдөлгөөнтэй газар байдгийм байна. Марк болон Патрикийн хит хитэн найз нь бүтэн өглөөжингөө тэр орчмыг нэг бүрчлэн шалгаж Патрикийг хайсан ч ямар ч уул мөр олдоогүй. Ингээд хотын төвөр хайсан ч олдоогүй болохоор одоо Марк ирлээ илүү алслагдсан газрууд руу шилжүүлэхээр шийдсэн. Утсан ч холбогдохгүй, цүлд хайрчсан ч мэдэгдэхгүй байсан болохоор яг л өвсөн дотроос зүү хайхтай ижил гарцгүй болж эхэлсэн. Марк дүүгээ өөр хаана байж болохыг бодоод байж байтал утас нь дуугарсан. Энэ дуудлага нь хайлтын багийнхан нэг найз нь болж таарсан. Тэд Патрикийн скутерийг олсон гэдгээ хэлсэн. Скутер нь хаана байсан бэ гэхээр яг тэр цэцэрлэгт хүрээлэнгийн доод хэсэгт толгодын бэлд зогсож байсан. Марк тэр даруйда юунтанч битгий хүрээрээ гэж хэлээд машина унаад умхум тэр газар руу давхисан. Хүрээд очиход үнэхээр тэнд нь Патрикийн скутер нь зогсож байсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол дээр эзэн нь байгаагүй скутер тэндээ зогсож байсан болохоор тэр байдлыг хараад Маркет өшөөл зүрх нь тавгүй болж эхэлсэн. Патрик яагаад скутерээ энд орхиод маргааш нь болчихсон байхад өөрөө байхгүй байгаа юм бэ гэдгийг хариулт толгойд нь орж ирээгүй. Ээжээсээ дуудлага авснаасаа хойш ямар нэгэн муу юм болсон байх үдэ гэж бодож байсан ч гэсэн энэ скутерийг нь хараад бараг л тэр аимшигтай бодол нь баталгаажсан. Энэ явдлаас хойш 2-7 хоног орчим өнгөрсний дараа
2014 оны 7 дугаар сарын 5-ны өглөөний 8 цагт мөрдөгч Борис Фрер гэгч Францын Сет хот руу чиглэсэн гарц дээрээс машинтайгаа бууж ирж байж нарны гэрэл машиныхын шилэн дээр тусчихсан тэр нэг нүдээ онилгон анивчаад урд нь үргэлжилж байгаа урт эргийн шугамыг даваад харц зогссон. Далайн эрэг, сувгууд, жижиг хотын төв хэсгийг хүрээсэн үзэгсэлэнтэй, хад чулуутай, өндөр хадан зохиогээд энэ бүхэн тэр газраас нэг дор багцсан юм шиг харагдаж байсан. Верик гэдэг энэ мөрдөгч болохоор ойролцоох Монпелье хотоос ирсэн ахлагч мөрдөгч юм байна. Түүнийг Сет хотод гарсан сураггүй алга болсон гэдэг хүний хэргийг хариуцуулахаар дөнгөж дуудаад авчирсан байгаа нь энэ. Ойролцоогоор 2-7 хоногийн өмнө 49 настай Патрик гэдэг эрэгтэй нэг эмэгтэйтэй болцоо хийхээр яваад сураггүй болсон байна гэдэг мэдээллийг тэр авсан. Хамт байсан эмэгтэйгийнх нь нэр бол Одри Лю. Орон нутгийн цагдаа нарын хувьд аль хэдийнэ Одри гэдэг эмэгтэйтэй уулзах гэж байсан байна гэдгийг олж мэдээд Одритэй уулзчихсан байсан. Гэхдээ харамсалтай нь Патрик юу тохиолдсныг эмэгтэй мэдэхгүй гэж мэдүүлсэн. Одри хэлэхдээ тэд хамтдаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явсан. Дараа нь Патрик түүнийг автобусны буудлын руу хүргэж өгсөн гэдэг. Тэгээд түүнээс хойшоо болохоор Патрик өөрийнхөө скутер руу очоод цаашаа явсан байхаа л гэж бодсон гэж хариулсан байдаг. Харин маргааш нь Патрикийн скутер яг болзоо болсон газрынхаа ойролцоо зогсож байсан хിവэр олцсон. Харин Патрик өөрөө хаанч байгаагүй ор сураггүй болчихсон. Энэ явдлаас хойшоо бараг 2-7 хоног өнгөрсөн байсан ч Патрик олдоогүй хിവэр л байсан юм. Энд хооронд Патрикийн ах Марк мөрдөн байцаалтанд тусалцаар байсан. Тэр Вери гэдэг мөрдөгчтэй ах Марк нь уцаар ярьж дүүгээ ямар ч асуудалд ордоггүй тусламж хэрэгтэй хүнд шууд тусалдаг дайсан байхгүй тийм л хүн гэж тайлбарласан. Харин Вери мөрдөгчийн хувьд энэ ярианд нь бол шууд итгээгүй. Түүний туршлагаас олж үзвэл ийм байдлаар гинэт алга болсон хүмүүс болохоор ихэвчлэн эсвэл гэмт хэргийн золиос болсон эсвэл амиа алдсан байдаг. Мэдээж Патрик осолд ороох, хаднаас унах, эсвэл бүр өөрөө алга болох шалтгаан байж болох байсан ч Вери хамгийн түрүүнд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй гэж шийдсэн юм байна. Патрик яг ямар хүн байсан бол яагаад алга болсон байж болох вэ гэдгийг өөрөө ухах шаардлагатай гэж үзсэн. Ингээд мөрдөгч Вери өөрийн диктофон асаагаад хамгийн түрүүнд Патрикийн хуучин экс эхнэр болох Клойдтой уулзаад Патрик алга болсон өдөр яг хаана байсан талаар нь асууж эхэлсэн. Экс эхнэр нь хэлэхдээ тэр өдөр жирийн л нэг даваа гараг байсан. Ажлынхаа дараа охин Албамагаа сургууль дээрээс нь аваад бүжгийн үзүүлбэрт нь хүргэж өгсөн. Тэр үзүүлбэр дээр Патрик ирнэ гэж хүлээж байсан ч тэр огт ирээгүй болохоор гайхсан тухайга ярьсан. Хэдийгээр Патрик олон сул тал байсан ч гэсэн сайн аав байсан тухай нь тэр мөрдөгчдөд онцлон ярьсан. Үүнийг сонсоод мөрдөгч Вери яриаг нь улам нарийн тодорхой болгох гэж оролцсон. Яагаад гэхээр экс эхнэр Клодиг нь Патрикийн алга босонд буруутай гэж бодохгүй байсан, түүнийг энэ хэрэгт холбоотой гэж ч үзээгүй байна. Харин тэр Патрикийн муу зуршлууд сүүлийн үеийн амьдралын талаар илүү ихийг мэдхийг хүсэж оролдож байсан нь энэ. Тэгээд энэ талаар асуухад Клод нэг хэсэг дуугүй байжгаад Патрик муугар ярихыг хүсэхгүй байна л гэж хариулсан. Гэхдээ тэр арх уух дуртай, мөрөөдөд тоглох зуршил нь хэтэрсэн байсан гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа Патрикийн охин Албамаг өрөөнд дуудаж оруулсан байгаа. Албама орж ирэхдээ маш их айсан байдалтай, сандарсан байдалтайгаар орж ирсэн. Аав нь алга болсноос хойш бүх зүйл түүнд хүнд тусч байсан нь илт харагдсан юм. Ээж нь түүний гарыг атгаад аавтайгаа болсон зүйлээ ярьж өгөх хэрэгтэй байна гэд тайвшруулж хэлсэн. Ингээд охин аажмаар ярьж эхэлсэн байгаа. Тэр ярихдаа аав нь түүнийг сургаггүй болохоос ойролцоогоор 1-7 хоногийн өмнө нэг хачин ажилд дагуулж явсан удаатай гэж ярьсан. Тэд нэг хонглын гадна ирээд машина зогсоосон юм байна. Патрик охин руугаа хандаад
Машинд байж байгаараа эндээ үлд гэж хэлээд өөрөө тэр харанхуй хонгил руу орсон гэдэг. Хонгил дотор нь нэг хүнтэй уулзсан байдаг. Албама түүний царайг харанхуугаас болж сайн тодорхой харж чадаагүй тухайга хэлсэн. Харин тэр Патрик тэр хүнд ямар нэг багц өгч байсныг бол тод харсан гэж ярьсан. Дараа нь аав нь хурдан буцаж ирээд машинда орж суусан гэдэг. Үүний дараа аав нь түүнд энэ хүнийг хэн болохыг хэлээгүй. Зүгээр л би нэг тийм маш тэнэг зүйл хийчихсэн юм аа. Одоо би зарим нэг хүмүүст их хэмжээний мөнгөний өртөө байгаамаа гэж охиндоо тайлбарлаж хэлж өгсөн юм байна. Охиныг мэдүүлгээ өгч гарсны дараа мөрдөгч Вэри Клодоос тэр хонгил дотор байсан эрэгтэйн талаар мэдхүү гэж асуухад Клод мэдэхгүй байна гэж хариулсан. Гэхдээ бодож байгаад нэг сэжигтэй хүн бол байж магадгүй байна гэж нэг хүний нэрийг хэлсэн. Тэр хүн нь Реми Шен гэдэг орон нутгийн үсжээ юм байна. Ремигийн хувьд бол хүнд мөнгө зээлдүүлээд байдаг хүн бол биш. Гэхдээ Патриктэй хувийн үс хонзонтой байж болох хүн. Ингэж экс эхнэр нь Реми Шен гэдэг хүнийг зааж өгсөн. Улмаар мөрдөгч Вэри Реми Шентэй уулзгаар шийдсэн. Тэр түүнтэй уулзсангуудаа шууд шахалт үзүүлэхээр шийдсэн. Мөрдөгчд яг гар дээр нь баттай нотлох баримт байхгүй байсан болохоор сэтгэл зүйн дарамт ашиглая гэж шийдсэн. Тэр Ремиг эсрэг санал дээр татаж суулгаад ингэж хэлсэн. Бид чиний Патрикийн алга болсонтой холбоотой гэдгийг чинь мэдэж байгаа. Чи энэ явдалд оролцсон гэж шулуухан хэлсэн. Энэ зүгээр л нэг таамаг байсан ч гэсэн мөрдөгч Вэри Ремигийн хариу үйлдэлийг ажиглахыг хүсч ингэж тулгсан. Харин Реми огт айсан шинжүүгээр бүр инээгээд өөрийг нь яг л андуураад буруу хүнтэй уулзчихсан байгаа юм шиг авирлаад энэ яриа түүнд огт хамаагүй юм шиг сууж байсан. Тэр үсчин би тэр Патрик гэд байгаа хүнийг бүр танихчгүй гэд хэвнэгч тайван хэлсэн нь мөрдөгчийн таамгийг улам эргэлзээнд оруулчихсан. Мөрдөгч хэсэг чимээгүй болоод ширээний цаанаас түүнийг анхааралтай ажигласаар байсан юм байна. Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн хоёр янзаар хариу үйлдэл үзүүлдэг гэдэг. Эсвэл тэр дороо эвдэрч хачин авирлаж зан характер нь замраагүй болж эхэлдэг. Эсвэл хит тайван байхыг оролддог. Ремигийн хувьд харин хоёр дахь ангилалд нь орж байгаа. Мөрдөгчийн хувьд ингээд бол бууж өгөөгүй тэр яриаг аажмаар өөр чиглэл рүү оруулсан. Патрикийн хувийн амьдрал, хуучин харилцаа, маргаан, үр ширний тухай асуултуудыг түүнтэй ярилцаж эхэлсэн. Харин Реми дахин нэг л зүйлийг хэлээд байсан нь надад энэ хүнтэй ямар ч холбоо байхгүй гэсэн хариулт. Ингэжл хэдэн минут үргэлжилсэн байцаалт ямар ч ахилцгүй болоод Вэри түүнийг шууд баривчлах хангалттай нотолгоог олж аваагүй. Гэхдээ тэр нэг зүйлд итгэлтэй болсон нь Реми Шен гэгч энэ хэргийн хамгийн сүүлчийн сонирхолтой холбоос биш байж магадгүй юм байна гэсэн бодол түнд төрсөн. Тэгэд мөрдөгч өрөөнөөс гарахдаа энэ хэрэг илүү том, илүү гүн сүлжээтэй зүйл рүү хөтөлж байгааг мэдэрсэн гэдэг. Үүний дараа мөрдөгч Вэри хамгийн сүүлд болцсон эмэгтэй болох Одритэй уулзсан. Тэр Одригоос Патрик чамайг автобусны буудлын дээр хүргэж өгснийхөө дараа яг аль зүг рүү явсан бэ гэж тодорхой асуусан юм байна. Эхэндээ Одри өмнө хэлсэнтэйгэл адил зүйлийг хариулж байсан. Тэр Патриктэй 2006 онд анх танилцсан, хэсэг хугацаанд болцож байгаад холбоо нь тасарсан юм а гэж тайлбарласан байдаг. Дараа нь хэдэн 7 хоногийн өмнө гинэт нэг баарны хажуугаар өнгөрөхдөө Патрикийн тухай санаад тэгээд л түүн рүү залгасан юм а гэж ярьсан. Ингээд тэд дахин уулзгаар тохиролцсон. Тэр өдөр нь ердөө богинохоо хугацаанд хамтдаа алхсан, паркаар жаахан зугаалж агаад дараа нь Патрик түүнийг автобусны буудлын дээр хүргэж өгөөд явсан. Тэгээд өөрийнхөө скутер байсан зүг рүү очоод охиныхоо бүжгийн тоглолт руу явсан байхаа гэж бодсон тухайга мэдүүлсэн. Чи автобусны буудлаас салсныхаа дараа Патрик яг аль чиглэл рүү явсныг нь хэлж чадах уу гэхэд Одри хэсэг чимээгүй сууж байснаа. Би санахгүй байна гэж хариулсан. Энэ хариулт нь мөрдөгч Вэрийг ихээхэн сонирн байдалд оруулсан.
Яагаад гэхээр Патрикийн хамгийн сүүлийн хөдөлгөөнийг хамгийн сайн мэдэж байх ёстой хүн нь яг энэ эмэгтэй байсан ч тэр бараг ямар ч хэрэгтэй мэдээлэл өгч чадаагүй. Тэгээд мөрдөгч Вэри ээлдэг байдлаа болоод илүү хатуу шахсан шинжтэйгээр харилцаж эхэлсэн. Тэр Одрид итгэхгүй байгаагаа шууд хэлээд одоо байгаа бүх мэдээллийг хэлэхгүй бол байдал улам дордно шүү гэж анхааруулсан. Тэр үед Одригийн нүдэн томроод хоолой нь чичирч эхэлсэн юм байна. Тэр аль хэдийнэ бүгдийг хэлсэн штэ гэж давтан сандарч хэлж байсан. Мөрдөгч харин зогсоогүй тэр бүр илүү хүчтэйгээр шахаж бараг хашгирч эхэлсэн хэмжээнд тулсан. Ингээд Одри эмэгтэй нулимс туслуулаад Патри түүнийг орхих үедээ зүгээр байсан гэж дахин давтаад зөвхөн нарийн ширийн зүйлсийг л санахгүй байгаагаа тайлбарласан. Ингэж мөрдөгч шахалтаа бол зогсоосон юм байна. Тэр олон арван байцаалт хийж байсан туршлагатай мөрдөгч байсан болохоор энэ удаад Одри үнэхээр сандарч эвгүй байдалд орсон, худлаа яриад байгаа хүн биш байж магадгүй гэж дотроо хүлээн зөвшөөрсөн байгаа. Хэсэг хугацааны дараа Одри өрөөнөөс гарсныхаа дараа мөрдөгч Вэрэ ганцаараа үлдсэн. Тэр энэ хэргийн талаар бодож сууж байхдаа аль ч сэжигтнийг бүрэн хасаж болохгүй юм байна гэж бодож суусан. Хонгилд уулзсан нууцлаг хүн хэн байсан нь ч тодорхойгүй хэвээр байсан. Тиймээс ч мөрдөгч хэрвээ энэ хэрэг урагшлах ёстой бол заавал Патрик л олох шийдэлд хүрэх юм байна. Амьд ч бай, үхсэн ч бай. Патрик л олох хэрэгтэй гэж бодсон. Патрик алга болсноос 3-7 хоног гаруйн дараа ойролцоогоор өглөөний 11 цагийн орчимд мөрдөгч Вэри Францын Сет хотын Мури замын хажууд машина зогсоогоод харж байж. Тэр машинаасаа буугаад тэнд байсан шаргал цагдаагийн тууцыг даваад доогуур нь бүхэж хуурай үстэй урт ингэрээр дамжаад нэг их цадны хан руу чиглэн алхсан байгаа. Түүний урд нь болохоор хэдэн 10 метрийн зайд хадны хананд бараг анзаарагдахгүй шахам харагдах харанхуй дугуй амтай нэг агуу байсан. Хэдхэн цагийн өмнө хэсэг өсвөр насны хүүхдүүд цагдаагийн газарт ирээд ихэд сандарсан байдалтайгаар тэр агуу дотор хүний цогцос байсан олсон гэдгээ мэдгдсэн байна. Мөрдөгч Вэри энэ тухай сонсмогцоо шууд л хэргийн газар руу давхиж ирсэн нь энэ. Учир нь тэр агуу Патригийн скутер орхигдсон газраас ердөө километр орчмын зайтай байсан. Ингээд мөрдөгч агуун зүг рүү гарч идэнгээ асаагаад орсон. Түүний араас шүүх хэмнэлийн баг шууд дагаж орж ирээд хамтдаа харанхуй дотор урагшаа явсан. Гарч идэнгийн гэрэлд агууны хан граффити зургаар дүүрсэн байдалтай хаа сайгүй хоосон архины шил ундааны хог хаягдал тархсан байж. Энэ газар болохоор ихэвчлэн залуусын цуглаж арх уудаг цагийг өнгөрөөдөг газар байсан нь илт харагдсан. Ингээд тэд цаашаа агуун гүн рүү явх тусам олон салаа хонглуудтай болж таарсан. Мөрдөгч Вэри багтаа тараад бүгдийг шалга гэж зааварчилгаа хэлж байх үед нэг хонглыг өнгөрөхдөө гинэд зогссон. Тэр гарч идэнгээ тэр хонглын хэсэг рүү тусгаад харахад тэр газаршгийнх нь гадаргад жижигхэн нүх ухсан байдалтай байж. Тэр хэсгийн ёроолд нь урагдсан хар даав шиг зүйл хэвтэж байсан юм байна. Мөрдөгч ойртож очих тусам үнэр нь тэсвэрлэхийн аргагүй хүчтэй болж ирсэн байдаг. Тэгээд тэр яг юу болохыг нь ойлгох гэж оролцоход хүний шатсан юм шиг цогцос болж таарсан. Мөрдөгч доошо бүхийгээд наривчлан шалгахад гавлын ясанд нь сумны нүх шиг цооролт мөн цээж хэсэгт нь өөр нэг сумны шарах байж болох уул мөр тод харагдаж байж. Мөрдөгч Вэригийн хувьд тэр бүх шинж тэмдгүүд болох толгой руу нэг гидсэн буюу их биерүүн нэг буудсан шарах дараа нь цогцыг шатаах гэж оролцсон уул мөрөө баллах гэсэн юм шиг байдал нь маш танил санагдсан. Энэ нь түүнд яг л мафийнхны хийдэг гүйцэтгэлийн маягтай аллах шиг зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй юм шиг харагдсан байна. Ингэж бодсноос хойшоо нэг жил хагасын дараа 2015 оны Крисмсийн баярын өмнөх үеэр мөрдөгч Вэри Монтпелье хот дахь ажлынхаа өрөөнд сууж байж. Тэр үед түүний утас нь дуугарсан байдаг.
Түүн рүү залгасан хүн нь нөгөө амиа алдсан Патрикийн ах Марк байсан. Тэр дахин дүүгийнхээ хэргийн явцыг асууж лавлсан. Харин мөрдөгч Вэри санаа алдаад үнэндээ шинэ мэдээлэл бол огт байхгүй гэж хэлсэн. Агууд олцсон цогцос Патрикийн болох нь бол батлагдсан. Мөрдөгч эхэндээ энэ цогцсноос шинэ мөр гарна гэж найдаж байсан ч агууг бүрэн шалгахад тамхины ишнүүдээс ДНХ шинжилгээ аваад цогцыг анх мэдээлсэн өсвөр насныхантай ярилцсан ч хэрэг яг л гацсан байдалд орчихсон юм байна. Тэр мафи маягийн гүйцэтгэлийн алалга нь Вэригийн нэг таамагтай тохирч байсан. Патри мөрөөдөө тоглоомны үртэй байсан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд өртсөн байж магадгүй гэсэн таамаг юм. Гэсэн ч мөрдөн шалгалтаар тийм холбоо байсныг батлах ямар ч нотолгоо бол олдоогүй. Мөн түүнчлэн нөгөө охиных нь яриад исэн хонголд уудцсан гэдэг нууцлаг эрэгтэй талаар юу ч тогтоож чадаагүй хэвээр байгаа. Тиймээс үлдсэн гол сэжигтнүүд нь нөгөө өсчөн болох Реми Шен мөн сүулт болцсон эмэгтэй болох Одри Лю хоёр болж таарсан. Тэднийг хоёулангийн хяналтанд авсан ч ямар ч сэжигтэй хөдөлгөөн илрээгүй. Ингэж л хэрэг бүрэн гацсан байдалд орчихсон. Патрикийн гэр бүлийн төвчээрнж барагдаж эхлээд байсан болохоор мөрдөгчийг тодорхой шийдэл гаргаж чадахгүй байгаагаа хэлэхэд нь Марк ах нь тесэрсэн юм байна. Тэр цагдаа нар чадваргүй бол өөрөө арга хэмжээ аван шүү гэж хүртэл хэлсэн. Энэ явдлаас 3 сарын дараа 2016 оны 3 дугаар сард нэгэн орой мөрдөгч Вэри гэртээ зурагт үзээд суухдаа удахгүй гарах гэж байсан нэг нэвтрүүлгийг хүлээж байсан юм байна. Амиа алдсан эрэгтэй ах нь болох Марк дүүгийнхээ хэргийн талаар үндэсний хэмжээний True Crime жинхэнэ бодит гэмт хэргийн тухай бэлтгэдэг шоу нэвтрүүлэгт хандаад тэр нь яг тэр шөнө цацагдах хуваартай байсан юм байна. Мөрдөгч Вэри энэ нэвтрүүлгийн дугаарыг үзэж байхдаа санаа зовж байсан ч гэсэн нөгөө талаараа бол сонирхолтой санагдсан. Яагаад гэхээр Марк мөрдөн шалгалтын олон нэрийн мэдээллийг мэдэж байсан. Тэдгээрийг ил гаргавал хэрэгт сөргөөр нөлөөж магадгүй гэж тэр эмээж байсан юм байна. Харин нэвтрүүлэг эхэлмэгц Марк техникийн нарийн зүйлс ярихаар биш харин Патрикийн тухай, түүний амьдрал, аав хүний хувьд ямар хүн байсан талаар ярьж эцэст нь зүгээр л мэддэг зүйл байвал хэлж туслаач гэж олон нийтэд уриалсан байдаг. Нэвтрүүлэг дуусах үед мөрдөгч Вэри тэмчих санаа зовоогүй. Ямар нэг нууц задарсан зүйл байгаагүй. Мөрдөгчийн хувьд энэ уриалсан байдал нь том үр дүн бол авчирна гэж бол найдаагүй. Харин мөрдөгч буруу бодсон байсан юм байна. Нэвтрүүлэг гарсны маргааш өглөөнд түүний утас дуугарсан. Тэр дуудлагаас нэг цагийн дараа мөрдөгч Вэри Францын Лионел хэмээх жижиг хотын нэг байрны үүдэнд ирж хонх дараад зогсож байсан юм байна. Хаалгыг нээхэд нэг эмэгтэй онгойлгоод мөрдөгч Вэри цагдаагийн тэмдэгэ үзүүлмэгц тэр дотогшоогоо орохыг зөвшөөрсөн гэдэг. Тэр эмэгтэйг нь Софи гэдгийм байна. Тэр Патрикийн хэргийн талаар мэдээлэл өгөхөөр Маркийн телевизийн ярилцлагыг үзнийхээ дараа цагдаад хандсан нь энэж. Мөрдөгч Вэри Софиг дагуулan галт тогоонд нь оруулж суулгаад ширээний нөгөө талд сууж бичлэгийн төхөөрөмжөө асаагаад эхнээс нь мэдэж байгаа зүйлээ ярина уу гэж асуусан. Софиг ярьж эхэлмэгц л мөрдөгч энэ хэрэг бүрэн тайлагдлаа гэдгийг ойлгосон юм байна. Ингээд цагдаа нар хэргийн газраас цуглуулсан нутлах баримт болон гэрчийн мэдүүлгүүд дээр үндэслээд 2014 оны 6 дугаар сарын 23-ны даваа гаригийн үдээс хойш үйл явдлыг дараах байдлаар цэргэн тогтоосон байдаг. Одоо ингээд Патрикийн алга болсны орой юу болсон гэж тогтоосон тухай ярьж өгье. Тэр өдрийн оройны 4 цаг 30 минутын үед алуурчин Сэд хотын нэгэн парк руу харсан хадархаг толгод дээр зогсож байж тэр дурангаар доор явж байсан Патри болон Одри хоёрыг ажиглаж зогсож байсан байна. Хосууд гар гараасаа хөтлөлцөөд тайван алхаад орчноо хараад бие биентэйгээ хамтдаа байгаа нь таалагдж байгаа нь илт харагдаж байж. Гэтэл Одри гинэд замын нөгөө талд байрлаж байгаа хадны агуу руу заагаад харуулсан юм байна. Алуурчин үүнийг хармагцаа анхаарлаа бүрэн төвлөрүүлээд тэд агуу руу орж алга болохыг
ажиглаж зогсож байж. Тэр даруйда дурангаа буулгаад авч явсан том цүгэндээ хийж дараа нь цүнхээ өрөөд толгодоос хурдан гихчин буугаад нөгөө агууны ам руу шууд чиглэж очсон юм байна. Агууны аманд нь хүрээд очиход тэр цүнхээ газар тавьж задлаад дотроос нь нэг боох зориулттай скотч мөн цагаан маскыг гаргаж ирсэн гэдэг. Тэр маска зүүж буу болон скотчоо бариад агуу руу орсон юм байна. Дотор нь Патри, Одри хоёр ойрхон зогсож байсан. Тэд агууг ажиглаж зүгээр сониучрахад зогсож байсан нь тэр болж таарсан юм байна. Харин алуучныг ойртож очиход тэд хөлийн чимээг сонсоод эргэж харсан байдаг. Ингээд Одри маск зүүсэн буутай хүнийг хараад шууд орилож эхэлсэн. Патригийн хувьд бол зочирдоод царай нь цайж хөвшсөн байдалтай зогсож байсан юм байна. Алуурчин Патрик ямар ч хариу үйлдэл хийж амжихаас нь өмнө Одри руу скотчийг шидээд хэрвээ амьд үлдэхийг хүсвэл миний хийснийг яг дагаад хий гэж тушаасан. Дараа нь тэр Одрид Патрикийн гар хүлийг боохыг шаардсан. Одри ихэндээ зочирдсон ч эцэст нь өөрийнхөө амийг аврахыг хүсээд аргагүй байдалд орж хийснийг нь биелүүлчихсэн. Патрич мөн юу хийхээ мэдэхгүй хөвшсөн байдалтай зогссоор байсан. Одриг Патрикийн гар хүлийг боож дуусмагц алуурчин бүсгүй рүү хандаад агуугаас яаралтай гараад энд юу болсон талаар хүнд ч ярихгүй байх хэрэгтэй, хэрвээ хэн нэгэнд ярвал алан шүү гэж сүрдүүлсэн. Одри харин тэр үед нь хэсэг эргэлзэж байгаад Патри руу сүүлчийн удаа хараад гүгээд явчихсан юм байна. Одригийн хөлийн чимээ нь алсрах үед агууд зөвхөн алуурчин Патриг хоёр л үлдсэн. Патри юу болохыг ойлгохыг хичээж байхад алуурчин түүнийг маш хүйтэн харцаар ширтэж байгаад тэр бууга өргөөд Патригийн толгой болон цээж рүү буутчихсан. Ингэжл Патри газар унж амиа алдсан. Үүний дараа алуурчин түүнийг хөлнөөс нь бариад цогцыг ойролцоох нарийн хонглоор чирээд газар тухсан жижиг нүхэнд хайчихсан. Дараа нь алуурчин авч ирсэн канистертэй бензинээ Патрикийн дээгүүр цацаад шүдэн тасаагаад дотор нь шидчихсэн. Патрикийн зогцос шатаж эхлэх үед алуурчин агуугаас гараад хүмүүсийн дунд ормогцоо маска тайлсан. Одоо түүнд хийх ганц зүйл үлдсэн байсан. Одриг олж уулзаад бүх зүйлийг тайлбарлаж цагдаад мэдэгдэхгүй байхыг ятгах. Учир нь алуурчин бол нөгөө өсчин Реми Шен гэгч байж. Тэр Реми гэгч эхнэрээ нас барснаас хойш Патрик үзэн ядаж өшөө авахыг хүссэн өсчин байсан. Нөгөө ажил дээр нь явуулдаад байсан амиа алдсан эмэгтэй нь энэ өсчний эхнэр байсан байна. Ингээд тэр Одриг ашиглан энэ алалгаа амжилттай гүйцэтгсэн байдаг. Хожим нь Одри үнэндээ Ремигийн хуучин найз охин байсан нь ил болсон. Тэд 2009 онд Ремигийн эхнэр нас барсны дараахан танилцаад болцож эхэлсэн байдгийн байна. Реми, Патри, Одри хоёрын өмнө нь хоорондоо болцож байсны түүхийг ашиглаад Одриг хууч Патрик өрхөнд оруулах боломжтой гэдгээ ойлгосон. Ингээд тэр өшөөгөө авах төлөвлөгөөгөө эхлүүлсэн юм байна. Нэг ёсондоо бол энэ өсчин Ремигийн амиа алдсан эхнэртэй нь Патри уулзаж байсан, мөн дараа нь эхнэрээ алдсны дараа уулзаж байсан найз бүсгүйтэй ч мөн болцсон болж таарсан. Гэхдээ Одри эмэгтэйн хувьд бол анхнаасаа энэ аллаг болж хувирна гэдгийг мдээгүй байсан юм байна. Реми түнд Патри өөрт нь их хэмжээний өртөө зөвхөн айлгах хэрэгтэй байна гэж итгүүлсэн юм байна. Харин агууд Ремиг буутай масктай гарч ирэх үед нь л Одри энэ бүхэн хамаагүй илүү аимшигтай бодсноос нь ч хүнд зүйл байсан байна гэдгийг ойлгосон юм байна. Дараа нь Реми Одриг дуугүй байлгахын тулд түүнийг болон хүүхдүүдийг нь алан шүү гэж занл хийсэн болохоор тэр 1 жил гаруй хугацаанд ингэж л нууцыг хадгалаад цагдаад худал мэдүүлэг өгсөөр байсан болж таарсан. Харин тэр бодит гэмт хэргийн тухай нэвтрүүлгийг үзэж байхдаа ах Маркийнх нь тусламж гуйж байгаа хэсгийг хараад эцэст нь сэтгэл нь уяраад өөрийнхөө найз Софи гэдэг хүнд үннээ хэлсэн юм байна. Софи дараа нь ингэж цагдаад бүх зүйлийг мэдэгдэж ярьсан. 2016 оны 3 дугаар сарын 31-нд Реми Шен болон Одри Лю нарыг Патригийн үхэлтэй холбоотойгоор баривчилсан байдаг.
Реми 30 жилийн хорих ял авсан бол Одри хулгайлах гэмт хэрэгт хамсаатнаар оролцсон хэрэгээр 12 жилийн ялыг сонссон юм байна. Тэгэхээр нөгөө Реми гэдэг үсчин 2046 онд суллагдах боломжтой бол Одри бүсгүйн хувьд 12 жилийн ял авсан тэр одоогоос 2 жилийн дараа суллагдана. Ингэж өнөөдрийн хэрэг бүрэн ил болсон юм. Бичлэгийн эхэнд хэлсэн нөгөө буудан дээр сууж байсан хоёр хүн бол Софи болон Одри хоёр болж таарсан. Ингэж өнөөдрийн хэрэг өндөрлөж байна. Та энэ хэргийн тухай сонсоод юу гэж бодогдсон тухайга хэлээрэй. Мөн энэ хэргийг дуустал нь сонсож дуусгасан бол зүрх үлдээж мэдэгдээрэй.